Хоёулынгийн дараагийн ярих сэдэв бол сая минь бол одоо Монгол улсад анх удаа орон нутагт сонсгол гэдэг үйл ажиллагааг зохион байгуулсан. За тэгээд Баян хонгор аймагт утааны сонсголыг сая амжилттай зохион байгууллаа. Тийм ээ. За тэгээд энэ орон нутагт яагаад энэ сонсголыг зохион байгууллаа тийм ээ гэдгээс хоёул яриагаа эхлэе. Тийм, иргэн таг хүч төрийн үс байгууллагын үндсэн зорилго бол иргэдийн мэд хэрхийг хангах буюу парламент үндсэн хуулийн боловсролыг иргэдэд түгээнэлгэрүүлэх үндсэн зорилготой. Тэгэхээр Монгол улсын үндсэн хууль болон Монгол улсын нийтийн сонсголын тухай хуулиар энэ боломжийг олгож гисэн. Нийтийн сонсголын тухай хуулийн 8.1 дээр Монгол улсын иргэн хуулийн этгээд нийтийн эрх ашиг хүнцэн асуудлаар тухайн шатны өөрөө удирдах байгууллага болон засгийн газар улсын хурал дээр сонсгол зохион байгуулж болно гэсэн залттай. За энэ хүрээнд бид нэр Баян хонгор аймгийнхаа 768 иргэнтэй хамтраад Баян хонгор аймагт утааны болон газрын ашигт малтамлын сонсгол зохион байгуулсан. Тэгэхээр үндсэндээ нийтийн сонсголын хуулиар тухайн шатанда иргэд мэд хэрхээ хамгаалж өөрийнхөө сонгосон төлөөллийн байгууллага дээр асуудлаа шийдэхин чухал залтыг хэрэгжүүлж байгаа гэсэн. За тэгээд сая энэ сонсгол яасан процесс гэдэг юм уу тийм ээ? Энэ процессаа бас жоохон дэлгэрүүлээд хоёлаа ярил. Тийм. Нийтийн сонсголын тухай хуулийн үндсэн зорилго бол төрийг удирдах үйл хэрэгт иргэдийн шууд оролцоог хангана гэсэн маш ойлгомжтой залт байна. Тэгэхээр иргэдийн шууд оролцоо юугаар илэрхийлэх вэ гэхээр иргэдийн хурлын тогтоолоор баталгаажна. Тэгэхээр энэ бол иргэдийн хурлын тогтоолоор баталгаажсан сонсгол. За энэ сонсголыг бол бид нэр 2023 онд манай төрийн бүс байгууллага за Баян хонгор аймгийнхаа залуучуудтай хамтраад Баян хонгор аймгийн 20 сум аймгийн төвөөр ажилласан. Бид нар 15,000 орчим хүнтэй бичлэн уулзаад 25,000 орчим хүнээ саналыг аваад тэгээ энэ дотор чинь одоо багш, эмч, сурагчид, малчид, за тэгэл төрийн албаа хаагчид бизнес эрхлэгчид гэх мэтчлэн одоо тухайн сум аймагт байгаа бүхэл одоо төлөөллүүд оролцоо байсан. За бид нар тэр үедээ яг хад 3 асуудал үндсэндээ үзүүлэлтэн судалгаа хийгээ үзэхэд гарч ирсэн. Нэгт уул уурхай асуудал. Баян хонгор аймаг өөрөө 20 сумтай аймгийн төв оруулах юм 21 болж байгаа. Гэтэл Баян хонгор аймгийн 20 сумын дээр нийтдээ 141 тусгай болон хайгуулын зөвшөөрөл олгогдсон. За уул уурхайгаар олон жил явсан боловч одоогоор бол ерөнхийдөө өмнө мэдхийн бол Нинжа гэж Баян хонгор аймгийн алдартай байлаа шүү дээ. Гэтэл Баян хонгор аймгийн эдийн засаг, нийгмийн эдийн засаг болон амжиргааг харахад тэр нь төдийлөн өөрчлөлт байхгүй. Иргэдийн гол асуудал бол энэ уурхай орж болохгүй. Ойлголт маш бага. Дээр нь уул уурхай гэдэг бол байж болохгүй гэдэг энэ зүйл нэгт гарч ирсэн. Тэгээд нутгийн иргэд нь болохоор уул уурхай ашиггүй эн чинь бэлчээр болон малчтын амжиргааг үгүй хийж байна гэдэг ийм нөгөө талдаа уул уурхайг явуулах нэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Ингээд энэ уул уурхай асуудлыг ил тод болгоё. Иргэдэд нөгөө өгөөж нь байхгүй. Өгөөж байхгүй л асуудал ярьж байгаа юм. За нэгт хоёр дахь асуудал бол аймгийн өвдөд гарч ирсэн. Утаа гэдэг. За улсын хурал дээр 2025 оны 1 сард болсон утааны сонсгол дээр 21 аймгийн утаагаар нэг төвөр говь алтай 2-т Баян хонгор аймаг байна. За үүн дотор хамгийн аюултай нь утаанаас шалтгааллах хүүхдийн зүрх судасны өвчлөл гэж байдаг юм байна. Үүнүүгээрээ Баян хонгор аймаг толгой зогч байгаа гэж тухайн улсын хурал дээр болсон сонсгол дээр эрүүл мэндийн яам болон шинжээчдийн дүгнэлтээр хэлж ирсэн. Энэ бол улсын их хурлын сонсгол дээр худлаа хийх нь өөр хуулийн хариуцлагатай учраас шинжээчийн дүгнэлт болон энэ мэдээллийг би үнэн гэж үзэж байгаа. За энэ асуудал нь ч одоо Баян хонгор аймагт бол бодитоор байсан учраас утаа юм байна. 3 дахь асуудал бол газар олголтын асуудал маш их явж ирсэн. Жишээ нь сумын иргэдийн хурал нь төлөөлөгч нартай газар олгоцсон. Өөрөө тогтоол гаргаад ийм ирэх байхгүй шүү дээ. За тэгээ аймагт болохоор энэ одоо А зэрэглэн гэдэг юм уу одоо түүн голоод агсан газруудад дандаа дарганаар аваад байна. Эсвэл нэг иргэн дээр газар авчаад тэр нь дараа руу солигдоод байна. Газар олгох ингээд өмнө нь газар олгох захирамж тушаал гарсан боловч хавсралтан дээр нь өөрчлөлт ороод байна гэсэн энэ асуудлууд гарч ирж байгаа. За ингээ 3 асуудалтай болчихлоо. Үүнийгээ бид нэр яах вэ гэдгээ судалж үзээд за тэгвэл сонсгол зохион байгуулъя. Улсын хурал дээр биш
орон нутгийн өөрөө удирдах байгууллага иргэдийн хурал дээр нь. За тийм учраас бидний асуудлаа багцлаад Баянгор аймаг иргэдээс асуусан. За иргэн таг гүч төрийн бүс байгууллага, за иргэн бороо үйлцээ бот би үндсэндээ бол энэ гурван асуудлаар сонсгол хийх хүсэлтэй байна. Та яг надтай адилхан санд бодолтой байна уу? Дэмжиж гин үү? Та мэд хэрхээ хангуулахыг хүсэж гин үү? Уул уурхайн талаар, өгөөжийн талаар ярилцъя. Утааны асуудлаар шийдэл олъё. Газрын асуудлаар үнэн үгийн шийдъя. Гэхдээ үүн дээр бие даасан хөндлөнгийн шинжээж ажиллуулъя. Мэд хэрхээ хангуулын төрийн бүх байгууллага, бүх оролцогчдыг оролцуулсан хилцүүлэг ийм сонсгол байдаг юм аа гэж тайлбарлаад тэгээд 2 өдөр Баянгор аймгийнхаа захаар худалдааны төвүүдээр гэр хороолоор яваад бид нар 767 иргэн дэмжиж миний бие оролцоод 768 болоод иргэдийн хурал одоо хуулийн дагуу хүсэлтэд дамжуулаад тэгээ иргэдийн хурал 2025 оны 4 сарын 2-нд уг асуудлыг иргэдийн хурлын төлөөлөгч нарын олонхоороо шийдээд тэгээд энэ асуудлыг хүлээж авсан. Тэгээд энэ процессууд явагдаад за ашиг малтмлын сонсгол болохоор 25 оны 6 сарын 16-нд болсон 400 иргэдийн оролцоотойгоор Баянгор аймагт болсон. За сая 3 сарын 26 оны 3 сарын 11-нд утааны сонсгол боллоо. За 6 сард бид нар бол газрын сонсголоо хийн. Тэгээ энэ бүх зүйл бол ганцхан зүйл нь иргэний мэд хэрхийг нээж өгч байгаа. А үүний дараа холбогдох үе шат явагддаг хуулийн процессын дагуу энэ бүх процесс дээр манай 768 иргэн бол мэд хэрхээ хангуулад за иргэдийн хурал засаг дарга бол иргэдийн өмнө хүлээсэн төлөөл одоо иргэдийн хурал иргэдийн мэд хэрхийг хангана сонсгол болсонтой холбоотойгоор тэр сонсголын үүрэг даалгаврын биелэлтэнд хяналт тавихаа хэрэгжүүлнэ. Засаг дарга хамгийн газар бол хуулиар үргэлжлүүлсэн гүйцэтгэх буюу тухайн асуудлуудыг хэрэгжилтээ хийхдээ яваад гэхдээ сонсгол гэдэг бол хамгийн чухал нь иргэдийн мэд хэрхийг нээж өгж байгаа. Олон оролцогчид олон эрх ашигыг нэг уулзуур дээр уулзуулж ярилцах боломжийг олгож байгаа. Тэгээд сонсголын үр дүн бол өөрөө маш одоо юу гэдэг цаг хугацаа шаардна. Дийлэнхтэй хамгийн чухал нь энэ өөрөө иргэдийн оролцоог тасралтгүй процессд оруулах энэ процессын эхлэлийг тавиад бид хэрхэн хангаж байгаа хамгийн чухал. Тийм байна. Одоо юуны ингээд утааны сонсгол болчихлоо шүү дээ. Одоо эндээс чи иргэд юу хүсэх вэ гэхээр мэдээж үр дүн л хүснэ шүү дээ, тийм ээ. За үр дүн дээр одоо ер нь ямар шийдвэр тогтоол гарав? За тэгэхээр би утааны сонсголыг сая 3 сарын 11-нд зохион байгуулсан. За одоо сонсгол зохион байгуулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэсэн. Одоо энэ ажлын хэсэг сонсгол дээр авагдсан одоо шинжээчид болон за сонсголд одоо ирсэн бүх материалууд төрийн байгууллагаас авсан мөн сонсгол дээр төрийн байгууллагуудын тавьсан мэдээллүүдийг нэгтгээд за төрөндөөсөө санал дүгнэлт гаргана гэсэн. Мөн сонсголд оролцсон иргэдийн санаа бодол нөгөө хэлсэн санал энэ бүх зүйлийг нэгтгээд санал дүгнэлт боловсруулад одоо бид нар иргэдийн хуралд оруулж тогтоолын төсөл батлуулна гэсэн. За одоо бол яг энэ тогтоолын төслөө одоо боловсруулах ажил явагдаж байна. Энэ шигтэнд авч байна тийм. Одоогоор бол үндсэндээ бол бидний хэлэхээр ер нь Баянгор цаашдаа урт хугацааны болоод богино хугацаанд иргэд олон нийт төрийн оролцоотой ямар асуудлууд бодтер их юм бэ? Дулааны станц үндсэндээ дампуурсан. Үүн дээр хэн ямар алдаа гаргасан гэдгийг ярихаас илүү одоо энэ явахгүй бол дараагийн прожектыг яаж хэрэгжүүлэх юм бэ? Улсын төсвөр хийгээд пэлтцсэн бол одоо төрийн одоо хувийн хвшлийн оролцоотой дулааны станц барья шинээр. За Баянгор аймагт байж байгаа одоо усан цахилгаан станц байна. Байлргийн усан цахилгаан станц гэдэг. Энэ төсөл 2024-с 28 оны үндсэн чиглэлд орцсон Монгол улсын. Энэ үүн дээр одоо өнгөрсөн засгийн газрын буцалтгүй тусламж оруулна гэж хэлсэн боловч одоо тодорхойгүй байна. Тэгвэл үүнийг яах юм бэ? Явуулах юм уу, явуулахгүй юм уу гэдэг. Ингээд ийм сонгуул болгоноор өрөө болгодог байдлаар биш бодит асуудлыг түлхье. Ингээд анхан шатнаас нь засгийн газар гэж ахыг, улсын хурлыг гэж ахыг гэдэг байдлаараа энэ зүйл орно. Хоёрт нь Баянгор аймаг дээр дахин төлөвлөлт явахдаа иргэдийн эрх ашигыг хүндэхгүйгээр төр хувийн хвшлийг түншлэлийг хэрхэн оруулах юм бэ? Мөн сэргээгдэхийн асуудлыг хэрхэн шийдэх юм бэ? Нар салхийг гэх мэтчлэн энэ асуудлуудыг үндсэндээ бол бид нар оруулна. Мөн иргэд яах юм бэ гэвэл иргэд ингэж дулаалъя. Иргэд нөгөө талаасаа энэ уурын цуухнууд ингэж хяналтаан тавья. Иргэний зөвлөл байгуулъя. Гэх мэтчлэн олон саналууд яригдсан. Хамгийн чухал зүйл бол ерөөсөө энэ дэр Баянгор аймаг анх удаага иргэдэн
төрөн уурын зугны эзэд нь мөн төрийн бус байгууллагууд нь хэвлэл мэдээллийн байгууллагууд нь суугаад энэ асуудлаа ярьж байгаа нь л сонсголын маш чухал зүйл гэж байгаа. Энэ бол өмнө нь хизэж байгаагүй шинэ зүйл. Энийг бий болохгүйгээр талын нэг дарга нар нэг хүнтэй очиж уулздаг. Эцэн дүндээ ерөөсөө ярилцдаг. Тэгэхээр сонсголын нэг хамгийн чухал зүйл бол энэ. За мэдээж үүний дараа хуулийн процессын дагуу явна. За бид нар бол төрийн бус байгууллага энэ асуудлыг санаачилсны хувьд бол энэ асуудлыг бол дуустал тууштай явна. Тэгэхээр бол утааны асуудал дээр бид нэр хамгийн чухал зүйл нь бол нэг талдаа гарлаа. Өргөжлөе гэж асуудлаа ярьлаа. Хоёр дахь зүйл бол анх удаага Баянгор аймаг гэр хорооллоо, тооллоо. За. Энэ гудамд хідэн айл одоо сэргээгдэхтэй юм. Хідэн айл зуухтай юм. Хідэн айл пешентэй юм. Энэ гудамд хідэн гэр байгаа юм. Хідэн байшин гэдгээ анх удаа бид нар сая тоолж үзлээ. Энэ өөрөө маш том давуу тал. Үндсэндээ бид нар ямар нэгэн тооцоо судалгаа өгөгдөлгүүдээр л болох байсан болно. Эсвэл болох гэж байгаа гэхээр биш. Одоо цаашдаа инхэл болно. Ингэж хийнэ гэдэг илүү шинжлэх ухаанч байдлаар хандаад явах нь өөрөө аль талдаа сайн гэсэн. Тэгэхээр энэ бол дээр нь аймгийн удирдлага өмнөхөөсөө байгаагүйгээр энэ дээр илүү санаачтай болсон. Одоо аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нар тэд дундаа аймгийн иргэдийн хурлын дарга одоо Батцуур. За энэ сонсголыг хүлээж авахд идэвхтэй тухайн үед оролцсон иргэдийн хурлын дарга Инхбат одоо аймгийн хэсэг дарга хийж байна. Энэ хүн өөрөө уурын зуухтайч гэсэн энэ асуудлыг шийдэ гэдэг дээр санал нэг байгаад тооллого хийгээд маш эрчимтэй утаанаасаа гэдэг чинь энэ хандлагын өөрчлөлт нь маш олон шийдвэрээс хамгийн илүү чухал гэж үзээд байгаа. Тэгэхээр би маш том үр дүн гарнаа л гэж харж байгаа. Тэгээ үүний өмнө дахиад нэг зүйлийг хэлэхэд чинь утааны сая бид нар ашигт малтмлын сонсгол зохион байгууллаа. Гэтэл Баянгор аймаг дараагийн уул уурхай тесрэлт хийх буюу Монгол улсын дараагийн улсын төсөв бүрдүүлэх эдийн засагт маш том давалгаа бий болох аймаг гэж бол бид нар үзэж байгаа. Маш олон судалгаа хийхэд. Тэгэхээр гол зүйл байгаа. Ерөөсөө энэ сонсголыг хийхийн үндсэн зорилго бол Баянгор аймаг улсаас татаас авдаггүй өөрсдөө төсөв бүрдүүлэх аймаг болъё. Өнөөдөр Өмнө Говь аймгийн иргэдийн худалдаа авах чадвар, Өмнө Говь аймгийн иргэдийн амжиргааны төвшин, Өмнө Говь аймгийн бизнес эрхлэгчдийн тэр ашигын асуудал Баянгор аймаг бол тэнгэр газар шиг ялгаатай байна. Гэхдээ бүс нутгаараа харахад одоо энэ баялагын газар нутгийн зүүн өмнөд хэсэг нэг байгаад байна. Гэтэл Баянгор аймагт одоо Баян хөндийгээд маш том алтны төсөл байна. Яг үүнтэй адилхан тэнд нь 21 том лиценз байна. Тэгэхээр энэ баялагийг бид нэр эдийн засгаас холгоруулъя, ядуурлаа, утаагаа өөрчлөе. Ажлын байр үйлдвэрлэл бий болгоё. Эндээс олсон мөнгөөрөө боловсрол эрүүл мэндэд өөрчлөлт хийе. Тийм учраас энэ бүх зүйлийг л шийдэхийн тулд энэ бүх хилэлцүүлэг сонсгол болж байгаа шүү л гэдгийг одоо миний хувьд болон манай баг хамт олонны хувьд хэлээд байгаа. Ягаад гэвэл мөнгөгүйгээр ямар ч асуудал шийдэгдэхгүй. Баянгорын мөнгө л уул уурхай. Уул уурхай энэ өгөөж тухайн нутгийн иргэд болон орон нутгад л үлдэх ёстой. Тийм учраас энэний тулд иргэд мэдээлэлтэй болоод мэдээлэлтэй иргэд одоо ямар асуудал нэг номерт юм бэ гэд асуудлаа ирэмдэлдэг болно. Энэний дараа иргэд төрийн үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог болно. Энэ нь өөрөө Баянгор аймагт байгаа маш олон асуудал зэгсрэх боломж бий болно л гэж хараад байгаа учраас бидний зүгээс энэ сонсголууд бол маш чухал гэж одоо хүсээд үнэхээр итгэж байгаа учраас энэ зүйлүүдийг хийж байгаа. Сая ингээд утааны сонсгол бол ер нь амжилттай ингээд сайхан боллоо. За одоо ингээд хавар боллоо, утаагүй боллоо, зун боллоо, сайхан намар гээл ингэнгүүт ингээд утаасан гараад ирнэ. Намраас ер нь одоо Баянгор аймаг утаа багасч чадах уу? Ямар ч байсан утаа багасгаас гадна иргэд болон аймгийн удирдлагад хандлагын маш том өөрчлөлт бий болцсон. Энэ хандлагын өөрчлөлт би ухарна гэж бодохгүй байгаа. Харин ийм хандлагын өөрчлөлт өмнө хийж байгаагүй. Мэдээж утааны сонсголын үр дүнд одоо бид иргэдийн хурлаа тогтоол батлуулна. Тэр тогтоол дээр яг ямар асуудлууд оруулах юм бэ бид нар үндсэндээ оруулчаад үүнийгээ шахаж ажиллана гэсэн. Нэгт иргэжил Баянгор аймагт нэн тэргүүнд одоо гэр хороолд байгаа бүх иргэд дулаалга дээр анхаарах хэрэгтэй. Ерөөсөө одоо улсын сонсголын үр дүнд бол тэгээд байхгүй. Дулаан алдагдлаас болж л өөрөө утаа ихсдэг гэр хороолтод. Дулаан алдагдал дээр дулаан Баянгор гэдэг юм уу улсын хэмжээний өрнөж байгаа айныг бид нар өрнүүлэх гэж. Нэгт ямар ч иргэн чадхаа хийгээд. Хоёрт төр
Тэр өөрөө энэ дулааны станцыг Баянгор аймаг дангараа барьж чадахгүй. Тийм учраас Баянгор аймагт маш том уулуурхайн компаниуд байна. Үүнээс хэдэн дарга улс төрчид нь идэх биш. Шууд тэр хөрөнгө оруулалтуудыг энэ дулааны станцууд руу оруул. Мөн нээлттэйгээр хөрөнгө оруулагчдыг зарлал. Нэмдэг нь энийг иргэдийн хурлаас бодлохоор засгийн газардаа энэ саналуудаа тавь. Одоо энэ дулааны станц хэрвээ үргэлжлэхгүй бол шинэ дулааны станц тавья. Тэрнээс дулааны станц байхгүйгээс болоод одоо Баянгор аймагт дахиж орон сууц бариулах зөвшөөрөл өгөхгүй гэж байгаа байхгүй юу? Эн чинь зүгээр явж байгаа иргэний орон байртай байх наад захыг хэрэглээ үндсэн эрх рүү халдаж болохгүй байхгүй юу? Тэр дулааны станц байхгүй нь иргэний буруу биш байхгүй юу? Тэр сүүлийн төр барьсан хүмүүсийн л буруу. Тэрнээс энэ утаа чинь өнөөдөр байгаагүй байхгүй юу? Намайг 8 онд 10 жилдээ байхад л Баянгор аймагт утаа байсан. Тэгэхээр утааны сонсгол хийх хүртэл дөрөвтэй бодлогын шийдэл гараагүй л гэсэн үг байхгүй үндсэндээ энэ чинь гинтхэн энэ жил утаатай болчиход байгаа юм биш үү. Тэгэхээр энэ хандлагууд өөрчлөгдсөн нэмдэг нь ийм ажлууд хий нэмдэг нь усан цахилгаан станцыг явуулах юм уу явуулахгүй юм уу гэдэг дээр бодлогын хэмжээнд гаргаж ирэх ёстой. Тэрнээс сонгогдсон улс төрчид юм уу заримдаа очисон сайд нар ярьдаг асуудал биш. Энэ бол Баянгор аймаг болон тухайн бүс нутгийн иргэдэд тулгамдсан том эрчим хүчний асуудал. Жишээ нь Баянгор аймагт эрчим хүчний маш том дутагдaltaй. За усан цахилгаан станц бол үүнд маш том давуу тал бий болно. Дээр нь нар салхины одоо энэ сэргээгдэхийн дэмжлэг. Гэхдээ нар салхит нь өөрөө батарей сторижтай байх хэрэгтэй. Тэгэж байж ороо яг нөгөө төвийн эрчим хүч манайч Оросоос авж байгаа үед чинь нөгөө нар салхин байхгүй үед тэр батарейнаас авах нь усан цахилгаан станц бий болчих юм бол ногоо орон сууц руу иргэд шилжинэ. Тэр энэ хувилбаруудыг нээлттэйгээр зарал. Тэрнээс нэг компаниг шахдаг зүйлч манайд чинь бий болдог. Тэгэхээр ийм маш тодорхой зүйлүүд бол бид нар байгаа. Тэгэхээр маш том өөрчлөлт гарна л гэж харж байгаа. Тийм. За тэгвэл үлзий үед дараагийн нэг асуулт одоо уул уурхай сонсгол бас болсон шүү дээ. Ер нь тэгээд энэ уул уурхайгаас одоо Баянгорын орон нутгийн иргэд өгөөж одоо ер нь хүртэж чадах уу? Өнөөдрийн хүртэл ямар ч өгөөж хүртээгүй. Өнөөдрийн хүртэл тухайн сумын удирдлага болон Баянгор аймгийн томоохон улс төрчид дарга нар л өгөөж хүртсэн. Энэ бол нууц биш. Үүнийг сайжруулахын тулд утааны сонсгол болсон. Тэгэхээр бол цаашдаа бид нар өгөөжийг хүртэнэ. Ягаад бол иргэд үүнээс цааш өгөөж ярьдаг болж эхэлж байгаа. Яг үнэн. Тий. Тэгэхээр энэ утааны сонсгол дээр маш том 3 зүйл яригдсан. Нэгт дарга нар өөрөө энэ талаар мэдээлгүй юм. Ерөөсө хаа нэгэн далд гарнаас чиглэл аваад ажилдаг байсан болохоос биш нэрэн ийм их ашиг олдог юм уу нэрэн их боломжтой юм гэдэг мэдээлэлтэй болсон. Нэгт хоёрт нь иргэд яг энэ дээр оролцох боломжтой байна. Нэрэн энэ асуудлыг бид нар том зургаараа уул уурхайг явуулах юм бол бидний амьдрал сайжрах юм байна. Амжилтгаа сайжрах юм байна. Худалдааны эргэлт нэмэгдэх юм байна гэдэг ойлголттой болж байгаа. Нэмдэг нь хэсэг бүлэг хүмүүс манай Баянгор аймгийн удирдлагт байсан хүмүүс тухайн уул уурхайгаар дамжуулан авилгал авж байгаад баригдсан асуудал буюу одоо яг хууль шигтний байгууллага дээр явж байгаа энэ материалууд ирсэн. Үүнтэй холбоотой маш олон авилгын жижиг баг том хэрэгүүд гардаг юм байна гэдэг нь тодорхой болж. Тэгээд дүгнээд үзэхээр ер нь Баянгор аймагт уул уурхай явуулах ёстой. Үүний өгөөжийг тухайн орон нутаг бүс нутагт авах ёстой. Тэгэж байж Баянгор аймаг ирээдүйд ажилдаа орлоготой болно. Хамгийн чухал зүйл энэ дээр нэг талдаа гарья гэдэг дээр сонсголын хувьд гарсан. Тэгээд үүнийгээр сая Баянгор аймгийн иргэдийн хурал 2026 оны 3 сарын 13-нд иргэдийн хурлын хуралдаанаараа уг сонсголын санал дүгнэлтийг баталсан. Одоо үүний дагуу бид нэр холбогдох засаг дарга болон холбогдох хууль шигтний байгууллагад тэр авилгал эрх ашигла явц одоо юу гэдгийг эрх мэдлээ ашигласан байж болох болон иргэдийн одоо төөрөгдүүлсэн ч гэдэг юм иймэрхүү холбоотой тухайн сонсголт ирсэн хууль шигтний байгууллагын бол бид нар хууль шигтний байгууллагад нөгөн сонсгол дээр яригдсан тэр уул уурхай болгон дээр иргэдийн зөвлөлийг байгуулах. Тэр уул уурхай сонсгол уул уурхайн компаниуд ашигтны тухай хуулиараа сум компани аймагтаа хийсэн гэрээг улир тутам мэдээлэх. Аймаг сумын иргэдийн хурал одоо сар тутам мэдээлэх нээлттэйгээр. Гэх мэтчлэн энэ ядаж мэдээллийг нээлттэй болгоё. Мэдэх хэрхийг тий мэдээллийг нээлттэй болгоё. Иргэдийн мэд хэрхийг хангая гэдэг асуудал бол маш чухлаар яригдсан. Тэгэд эцсийн дүгнээд хэлэхэд Баянгор аймаг ирээдүйд улсын төсөөс татаас хаан авахгүй аймаг болох 100% боломжтой юм байна.
Үүнийг ашиглая. Баянгор аймгийн одоо Шинжист Баян өндөр нутгуудад Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хувийн буюу энэ хэмжээний том орд мөнгөний том орд байгаа юм байна. Үүнийг үр өгөөж нутгийн иргэд болон мөс нутгийн иргэдэд үр өгөөжтэй Баянгор аймаг улсын төсвөөс татаас авдаг биш өөрөөсөө төсвөө бүрдүүлдэг. Мөн цаашлаад өөрөөсөө бонд босгох, өөрөөсөө дулааны станц барих, өөрөөсөө асуудлаа шийдэх хамгийн чухал нь ирээдүй болсон боловсролын салбар хамгийн чухал эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахаа хинээс ч хамааралгүйгээр хийх боломжтой байна гэдэг дүгнэлтэн дээр хүрсэн нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Тийм. Тэгээд бид нар сая сонсгол дээр дахиад нэг юм ярихад Баянгор аймаг өнөөдөр ерөнхийлөгчтэй бол ерөнхийлөгчтэй, ерөнхий сайдтай бол ерөнхий сайдтай ийм маш том аймаг байна. Бизнес эрхлэгчд бол зөндөө байна. Хамгийн чухал нь орон нутаг дээр нэгдсэн том бодлогыг хийя. Үүнийг нь аймаг иргэдийн хурал тухайн тогтоолдоор агуулгаар нь оруулсан манай төрийн бус байгууллага холбогдох иргэдтэйгээ нэлээ үүний үр дүн гартал явна. За, ёстой их сонирхолтой яриа өгж ийн үлзий мэдээ. Одоо энэ нэг зүйл асуумаар санагдлаа. Энэ одоо орон нутагт ингээд сонсгол хийж байгаа шүү дээ. Энийг ингээд дүүрэг мүүрэг одоо өөр орон нутаг сум хийж болох уу? Энэ талаар нэг дэлгэрүүлээд хэлвэл. Тэгэхээр ди парламент энэ нийтийн сонсгол хоёр бол ерөөсөө яг нэг зүйл. Ерөөсөө иргэн мэдээлэлтэй болж байгаа. Мөн иргэн төрөөн барих эрхээ эдэлж байгаа. Өөрийн сонгож байгуулсан төлөөлөгчөөрөө эдэлж байгаа ч гэсэн та нар болохгүй байна. Дутуу хийгээд байна. Би өөрөө оролцъё гэж оролцож байгаа. Анх удаага иргэдийн саналаар орон нутгийн бүх иргэдийн урал 9 дүүрэг 330 сум 21 аймаг засгийн газар ч хийх боломжтой. Тэгэхээр хуулиар бол байгаа. Үүнийг хийхгүй байх зүйл бол бүх шатны одоо өөрөө удирдах байгууллагын болон төлөөлөгч нарт байдаг. Тэр нь ямарваа нэгэн өөрт нь явц үерх шиг буюу иргэн хүн тухайн төлөөлөгчтэй тухайн даргатай адилхан мэдээлэлтэй байж болохгүй гэдэг нэг юм санаа яваад байгаа юм шиг. Яагаад гэвэл Монголд сонгуулиар төлөөлөгч болохын тулд, гишүүн болохын тулд, дарга болохын тулд маш их мөнгө зарцуулж тэр суудлын дээр суудаг. Эрх мэдэлтэй болдог. Тэгсэн чинь дондог дулмаа зүгээр л хуулиараа яг өөртөө найдлахын хууль санаачлаад, өөртөө найдлахын сонсгол санаачлахаар энийг дэмжиж болохгүй. Инх юм бол наа иргэд чинь би нөгөө амар их мөнгө зарж босны чинь хэрэг юу байгаа юм бэ гэдэг ийм зүйл бодитоор байна л гэж одоо Баянгор аймагт Монгол улсад анх удаага иргэдийн хамт тэгээ иргэдийн хурал маань дэмжиж хийсэн одоо хүний хувьд би ч одоо баг хамгийн анхны одоо бодит кейсийг би болгож байгаагийн хувьд хэлэхэд тийм зүйл байгаа юм байна. Дахиад нэг зүйл нь нийтийн сонсголын тухай хуулийн 9-3 дээр одоо жил болгон засгийн газар бүх шатны иргэдийн хурал төсвийн ерөнхий хяналтын сонсгол хийх хуультай. Өнөөдөр хийж байгаа газар тун ховор байхгүй биш ганц нэг байгаа. Жишээ нь Улаанбаатар хот энэ хууль 17 онд батлагдсан. Түүнээс хойш нэг ч удаа энэ хуулийн төсвийн хяналтын сонсголыг нэг ч удаа хийгээгүй. Хууль живцээр л байгаа гэсэн үг. Тэгэхээр таньдаж, нададж Монгол улсын 18-наас үрсэн бүх иргэнд тухайн газрынхаа асуудлыг шийдэх боломжтой гэсэн үг. Байна гэсэн үг. Тийм, байна гэсэн. За баярлалаа.